X хүч бүрэлдэхүүн та бүхэнд хүрсээр байна. Тэгэхээр тун удахгүй дэлхийн ур чадрын тэмцээн 10 сарын 14-өөс 19-ний хооронд Арабын нэгдсэн улсын Эмиратын Абу Дабид болох ч байна. Энэтэй холбоотойгоор Монголоос оролцож байгаа банк төлөөлөгчдөө бас студид уулзахаар бэлэн болоод байна. Ингээд оролцогч Эрдэнэ Мөнх, за эксперт багш Мөнх мандах нар хүрэлцээрсэн байна. Амралтын өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрийн мэнд. За тэгэхээр энэ ур чадрын тэмцээн ер нь хэд хичээлдээ болж байна. Ер нь өмнө бол сонсчдээсэн л та. Их олон төрлийн одоо мэрэгчлэр оролцдог гэжсэн тийм. Дэлхийн ур чадрын тэмцээн нь болохоор одоо 44 дахь удаага болох гэж байгаа. Монголоос одоо 2 дахь удаага оролцох гэж байна. Тийм. Өмнө нь болохоор манайх 9 мэрэгчлэр 2015 онд Бразилийн Сао Пауло хотноо оролцож байсан. Одоо энэ жил болохоор Эмиратад одоо 6 мэрэгчлэр оролцох гэдэг илтгэлээ явж байна. Өмнөх жил нь ер нь хэр амжилттай оролцсон бол? За ер нь анх удаа орсон гэхэд бол бас боломжийн амжилттай оролцсон. Ямар мэрэгчлүүдээр оролцсон юм уу Монголоос? Энэ жил болохоор одоо цахилгаан, өргөн угсралт, сантехник, можаан, тогооч, Гихмэд тэрмийг батсан байна. За гихмэд таны хувьд бол одоо можааны можааны шилжээр оролцож байгаа. Яг тийш тэр тэмцээнд нэг оролцоор болсон байгаа юу? Эсвэл одоо энэ Монгол бас шалгаруулж байгаа. Монгол ур чадвар тэмцээн 1 2 3 дугаар шаттай ерөөсөө төлөвлөлийн Политехник коллежийн оюутнууд өрсөлддөг байгаа. Эндээс 1 2 3 дугаар шатнаас оролцоод 2 3 дахь шатнд төрүүлээд дэлхийн ур чадрын тэмцээнд можааны чиглэлээр Монгол цэглэлээр оролцох гэсэн байна. За тийм можааны чиглэлээр тэр одоо яг жишээ даалгавар нь одоо ямар гэдэг юм бол нэг ачаа бол мэдээ судалсан байл үү те өмнөх жилээс би өөрөө болохоор дотоод төслийн можаан зөөнөрийгээд тийм можааны чиглэлээр оролцож байгаа. 2D 3D гэдэг 2 модуль нийт 22 цагийн хугацаанд хийж гүйцэтгэдэг байна. 22 цагийн хугацаанд нэг байшингийн доторчлог юм. Байшин биш. Багштай 2D 3D гэдэг 2 төрлийн модуль байгаа. Хийж гүйцэтгэх ажил маань болохоор 2 даалгавар гэсэн үг л дээ. За нэг модуль нь болохоор флэт модуль, 2D модуль гэсэн. Одоо энэ нь болохоор цонх буюу жазан хийцтэй ойролцоо тийм янз янзын одоо өглөөрөө холболтуудыг ашиглаж хийсэн тийм даалгавар байдаг. За хоёр дахь даалгавар маань болохоор одоо ерөнхийдөө шатны хийцтэй ойролцоо 3D даалгавар гэж байгаа. Орон зайтай том хэмжээтэй болоод ирнэ. За тэгээд энэ жилийн хувьд болохоор хоёр даалгавар маань хоёулынх нь тест прожектууд гараад ирчихсэн. Нэг нь болохоор одоо Арабын Эмиратын цамхгийг дуурайлаж хийсэн ийм 2D модуль, нөгөөх нь болохоор одоо эндэртэй ойролцоо ийм хоёр даалгавар шалгарсан байна. За даалгаврууд нь болохоор бас оролцож байгаа улс болгоны экспертүүд даалгавран дээр өөрсдийнхөө зургийг саналаар өгөөд тэрийг нь болохоор одоо ур чадрын байгууллагаас ярилцаж байгаа шалгаруулалт явуулаад нэгийг сонгож аваад нэг даалгаврыг сонгож аваад тэгээд тэрэн дээрээ дахин боловсруул тэгээд одоо ерөнхийдөө тест даалгаврууд гарсан байгаа бэлэн болсон. Тэгээ очихдоо бол бид нэр яг даалгавруудаа энд бэлдэж хагаад яг очисон тэмцээнд орохдоо болохоор 30% өөрчлөлт хийгдээд за тэр өөрчлөгдсөн даалгавар дээрээ хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Ер нь бол ингээд цаанаас даалгаврыг өгчдөг юм байна тий. Түүнээс ингээд бас нэг юм ур чадрын өөр ингээд уран сэтгэмжээр ингээд хийх юм уу гэж байхгүй. Үгүй. Яг л ижлэхэн даалгавраар ижлэхэн нөхцлөөр ижлэхэн багаж тоногдох хөрөмжөөр ижлэхэн хугацаанд гүйцэтгээд тэрийг хэн илүү ур чадвар сайтай нарийн сайн зөв гүйцэтгсэн байна уу тэрийг нь шалгаруулна гэсэн үг л дээ. Бас хамгийн түрүүнд хийсэн гэж шалгаруулах уу эсвэл үгүй хугацаанд тэгээд хугацаа нь яг нэг хамаа байхгүй. Яг хэн хавар чадвар өндөртэй тэгээд өөрөө шалгахад нэлээд нарийн детальчилж одоо доторгоо цэвэр байдал одоо зай ангаал зурагтай хэмжээ байдал тэгээд зөндөө олон янзын тийм шалгуурууд орж ирдэг байгаа. Тэр шалгууруудад нийцүүлж хэн хамгийн сайн цагтаа багтааш хамгийн цэвэр хамгийн сайн гүйцэтгсэн мэр гэдгээр шалгаруулж. Таны хувьд бол оюутан. Тийм би техникийн сургуулийн барилга сурталчилсан можааны техникч ангийн төгссөн. Төгсөөд
удаагүй байж байгаа тэмцээн болоод төгсөж нэртэй. Дэлгүүр өдрийн тэмцээнд болохоор яг 21 наснаас доош хүүхэд хоорондоо өрсөлдөхөр зөвхөн миний хувьд энэ жил 20 настай. Мэдээж ялагч болох юм бол том компаниуд тэгэл авъя гэж захиалга их байна тий. Ер нь тэгээд суралцж байгаа хугацаанд болон суралцж хугацаанд одоо гайгүй ур чадвартай оюутнууд бас тэгээд дээрэс нь энэ дотоодын уралдаан тэмцээнд оролцож байгаа байдлуудыг нь компаниуд судалж үзээ тэгээд эртнээс захиалга өгөөд манад ажилд орж ирсэн захиалгууд нь нэлээд миний хувьд болохоор бас өмнө суралцж байгаа хугацаанд 4-5 компани ажихын нэгжээс ажилласан энэ хоёр сургуулиас багшлах хуулийг авч ирсэн. Тэгээд энэ мэргэжлээ ур чадвартай сайн хүмүүсийг бол ур чадварын тэмцээн бэлтгэх суралцж байгаа хүмүүсд ажлын байр зөвлөх илүү байдаг. Тийм шүү дээ. Одоо хүн бүрэл одоо их сургуульд эцэгчүүдтэй их сургуульд оруулаад нэг эдийн засагч юм уу хин чи менежер ч юм уу юу чи нэг юм болгоод ямарч нэг хичээлээ болол ингээд амьдралын нэг далаад зөөр ингээд гаргаа явуулчлаа гэж ойлгоод байгаа тийм. Тэгэхээр зэрэг тийм олон одоо удирдах төвчний одоо ажил хийдэг хүмүүс бол хичээд шүү дээ Монголд тийм. Тэгэхээр яг одоо та бүхний шиг ингээд чихэн ажил дээр ингээд одоо бүтээлч хүмүүс харагддаг дадлага дээр бүтээлч хүмүүс ер нь их олчод шүү дээ тийм. Ер нь бол хүүхдүүд ягаад ер нь ихтэй сургууль коллежид орж байгаа хүүхдүүд нэг буруу ойлголт байдаг л да. За ямар нэгэн байдлаар одоо сургуульд орчоод яаж хийж байгаа төгсчих юм бол цааталт нь бэлэн ажил, өндөр цалинтай ажил хүлээж идэг юм шиг санаад сургууль зүтгээд байдаг. Гол нь сургууль сурч байгаа явцдаа сурах юмудаа бүгднийг сайн сураад ур чадвартай мэдлэгтэй болоод төгсөх юм бол тэгэл төгсчээр харин дараа нь нөгөө өндөр цалинтай ч байна уу одоо сайн ажил хүссэн ажил мэргэжлийн одоо цааталт нээлттэй болох юм боломж бол өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь танаа сургуулиас хичээн хэдэн хүүхдээ олцож байна те? Ямар одоо өөр төрлийн яг энэ тэмцээнд яг технологийн политехник коллежийн сургуулиас оролцож байгаа. Энэ жил 6 мэргэжил дэлхийн урчдын тэмцээнд явахаас 2 нь манай сургуулиас шалгарсан байгаа. Гагнуурын мэргэжил, Можны мэргэжил хоёроор манай сургуулиас орсон. Бус мэргэжлүүдээс гэвэл цайлгааны хөгт манд анхны политехник, цайлгааны политехник орон нутгаас шалгалт болно. Орон нутгийн бүх 21 аймаг Улаанбаатар хотоогоо бүх мэргэжил сургуулийн үйлдвэрлэлийн политехник коллежийн оюутнууд өрсөлдөх боломжтой нээлттэй тэмцээн болдог. Тэгээд бус мэргэжил нь гэвэл манай цангийн техникийн хөгт ховдоос ховд хөгжил политехник коллежээс тодорсон байгаа. Тэгээд тоогоочийн технологийн коллеж гэж байдаг. Тоогооч хөгт зарим хүмүүс ч бол наадах. Тэгээд ер нь бол улсын уралдаан маань болохоор улсын уралдаан гэдэг нэрээр утгаараа орон даяар одоо сургалт явуулж байгаа одоо мэргэжил сургалтын төвүүдээс хүүхдүүд оролцоод эндээс шигшээд шалгарсан нь одоо тэгээд цаашаа дэлхийн уралдааны хэмжээнд явах юм боломжтой. За тэгээд Монголд бол 3 дахь жилдээ 2 дахь удаагаа орж байгаа тийм 2 дахь удаагаа орж байгаа хэдэн жилийн зайтай 2 жилийн хугацаанд дэлхийн уралдааны олимпичд хийгддэг. Олимп уралдаан тий 2 жилийн удаа зохион. За тэгээд манайхан шүтэл ер нь уралдаан тэмцээнээс ямар нэгэн шагнал байрлал авдаг байгаа гэж мундаг харцгаа гэдэг тий. Одоо тэгээд мужаан гэхээр таны хувьд Монголд ингээд хийсэн гой сонирхолтой ямар яг мужааны сургалтын уралдаан